сайн байцгаана. За, лекц эхлэхээс өмнө та бүхнээс хамгийн түрүүнд ихтэй нэг зүйлийг асууя гэж бодож байгаа. Монголчууд хонь гаргадаг. Хонь гаргаад ясыг нь чанж иддэг. Тэр ясыг нь чанж идэхдээ нэг ясыг нь ихэд дээдэлдэг. Ямар ясыг нь дээдэлдэг юм бол? Далны яс. За, далны ясыг тэгээд юугаар иддэг юм бол? Хутгаар. Амар идэхээр яах юм бол? Яагаад? Яагаад нүгэлээд? За, монголчууд эрт дээр үеэс хүүхдээ хүмүүжүүлэхдээ ер нь голцоо дандаа сурган хүмүүжүүлэх, дандаа харилцан нөлөөллийн аргаар хүмүүжүүлдэг байсан. Тэгээд яг нөлөөллийн аргад ёс заншил болоод үнэт зүйл амьдралын хэм хэмжээ хэмнэлтэй амьдралын дэг жайгаараа нөлөөлж зүгээр өглөж биш үлгэрлэж хүмүүжүүлнэ гэдэг аргын нэг нь бол энэ харагдаж байгаа. За гэхдээ манайхан дийлэхдээ хүмүүжүүлэхдээ бас зүгээргүй юмыг сургахдаа яагаад гэдэг учир шалтгааныг нь өөрөөр нь ухаалан таниулж сургадаг байсан. Яг үүний нэг жишээ бол далны ясыг амаараа иддэг, хутгаар иддэг шалтгаан. Гэтэл одоо энийг нь яг сүүлийн бараг 100-200 жил бол хэрэглэхгүй байсаар байгаад мартчихсан. Яагаад далыг амаараа идэж болтгүй шалтгаан. За энийг бүр дэлгэрүүлж тайлбарч хэлэхэд бол за ойролцоогоор Чингисийн үед аваа үзчихэ. Хэдэн баатрууд дайнд явлаа. Дайнд явчаад буцаад явж байхдаа мэдээж Монголын газар нутаг том тал хээр болохоор бас аймтан олдохгүй, айл гэр олдохгүй жоо хэцүү байсан. Нилээн уйлсан байх нь. За тэгж байгаад ийшээ нэгэн айл байгаа гэдээ явсаар хагаад нэг айл дээр оцсон чи айл нь байгаагүй ууран байсан байх нэ. Тэгээ тэнцэн өөр дээр нь очичоод харин тэр хэдэн хүмүүс маань нэг яс олсон далны ясыг олж. Тэгээд нөгөө далны ясыг олоолаа хувааж идэх шаардлагатай болсон. Хүн болгон нэг хазах юм бол мэдээж хин энд хөрөхгүй. Тэгэхээр бүгдээрээ хутгаар хувааж бүгдээрээ тарах шаардлага гарсан байна. За ингээд нөгөө яс заншланд ягаад яг биднээс олон хүмүүсийг аварсан яс энэ бол бурхны идэ гэж нэгээр хүндэлж хэлсэн байна. Тэгээд тэрэнд өгөх нэр нь ямар нэр байсан гэхээр бүгдээрээ бодож байгаа дал гэдэг нэрийг өгсөн байна. Учир шалтгаан нь юу юм гэхээр эрт дээр үед монголчууд олон гэдэг тоог далаар илэрхийлдэг байсан. Айгүй худлаа ярьдаг хүн 70 худалч байна. За орчин үед айгүй олон гэдэг тоог юугаар илэрхийлдэг болсон юм бол? 80-аар 15 нэмсэн байх нь. За тэгвэл яг энэ байдлаар юм уу нөлөөллийн аргаар хэрэгжүүлж яг хүүхдээ хүмүүжүүлдэг байсан. За дээр нь яг монгол хүний өөрсдийнх нь сэтгэлгээний онцлог, бие физиологийн онцлогийг нь маш сайн онцолж гаргадаг. За монгол хүн бол байгалийн дасан зохицох маш өндөр хүн. Ер нь дэлхийд маш өндөрт ордог. За жишээ нь одоо энэ донд ханиалтай хүн байна уу? Ханиад хүрсэн, ханиалгаж явж байгаа, хамрыг төрөж байгаа байна. За тэрнийхээ тоод нь би орчих байгаа. За тэгвэл ханиадаас болж монгол хүн өгдөг юм болов? Үгүй баг. Тэгвэл яг дэлхийн сан хөмрөгт дэлхийн хамгийн аюултай 25 вирусын тоонд ханиадны вирус нь ордог байх нь. Ойролцоогоор жилд 22-оос 30 сая хүний амь насыг авч оддог өвчин ханиад байх нь. Тэгээд л монголчууд бол өгөхгүй нэгээр. Энэ яагаад ингэхээр монголчууд байгалийн дасан зохицохын чадвар маш өндөр. Энэ биднээс нүүдлийн соёлын иргэншлийн сэтгэлгээтэй холбоотой. Нүүдлийн соёлын иргэншлээ байгальтайгаа яаж хэрхэн дасан зохицож амьдрах уу гэж. Энэ бол яг одоогийн нөгөө яг хүн төрөлхтний хүсэж байгаа хамгийн шилдэг одоо нийгмийн зохион байгуулалтыг байгуулах гад бус орнууд хүсэж байгаа тэр сэтгэлгээг нь монголчууд эрт үед зохион байгуулсан байх нь. Наацхан гэд одоо гутал. За Монгол гутал бол газар сэндийчгүй байх онцлогтой. Өвс гэмтээдгүй. Дээр нь дааруулахгүй байх. Тэгээ дээр нь өмсч байгаа хүндээ бодол бие эрхтнийг нь маш сайнаар хамгаалж байх гэд олон давуу талтай бүр олон арга ухааны нэгтгэж байж гаргасан гутал бол Монгол гутал яа. Одоогийн залуучуудын гутал бол хаа таарсан газараа ингээл өшгөлөөд яваад газар сэндийчгээр тийм гутлаад байгаа. Гэх жишээ нэ. Тэгвэл өмсөж байгаа гутал хэрэглэл бүх зүйл нь бол нарийн арга ухаантай. За яг энэ зарчмынхаа дагуу хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэд бүхэн одоо яг түрүү хэлсэн нөлөөллийн аргаар гэж. За бага насны хүүхэд нь яг бүр багаас нь эхлүүлээд бүр төрхөөс нь авахад. Одоо бол яг нэг туршлагыг бол өөрөө бүр хийж үзсэн байна. Тэр нь юу юм гэхээр за залуу гэр бүлэд байлаа. Хүүхдтэй боллоо. За хүүхдтэй болоо ихийн хөвлөд байхад нь ээж нь аавыг нь урдан суулгаж байгаа. Танаа аав чи ястаа мундаг ийм сайн хүн гэдэг аавыг нь магтжээ. За
нэг хэсэгт эмэгтэйчүүд. Нөгөө хэсэг эмэгтэйчүүд нь жоохон гэр бүл нь бас тодорхой хэмжээ хагаралтай байсан. Тэр гэр бүлийг сонгож авсан. Тэгээд нөгөөх нь хөвлөдөө байхдаа нөгөө хүүхдийнх нь аавтаа муудалцсан. За тэгээд гарч ирсэн. Гарч ирсэн нөгөө хүүхд чинь нөгөө аавыг байнга магтдаг байсан. Гэр бүлийн нөгөө тэр хүүхд нь аавыгаа хараад инээдэг байх, харин муудалцдаг байсан. Аавыгаа харахаараа уйлдаг, аавд очих дургүй байсан. Энэ бол бүр батлагдсан. Энийг нь монголчууд бүр эртнээс мэддэг байсан байх нь. Тэгээд энийгээ эхийнхээ хөвлөд байхад нь хүүхдтэй сайхан ярилцсан. Тэгээд яг нэг тоонт ингээ гэр ингэж зохион байгуулж амьдрах нь бол бүр яг гэр бүлийн уур амьсгал дотоод харилцаа. Тэгээд дээр нэмээд хүн өөрт мэдрэмжээ тулгамдж байгаа асуудлаа хоорондоо сайхан ярилцсан сэтгэл зүйн стресс ямар нэг өвчнөд нэврэгдэхгүй байх нарийн олон давуу талтай харагддаг. Одоогийн нөхцөл бол хүн болгон өрөөндөө шагаагаад нэг жоохон бухимдах юм бол дотроо бухимдсаар байгаа сэтгэл зүйн бөөн стресстэй болчихсон. Яг энэ тод жишээ бол барууны орнод байгаа. Хүн болгон нэг бухимдахаар сэтгэл зүйч хаваа ингээ хайгаа явдаг. Монголчууд бол тийхгүй нэг бухимдахаар нэг рүүгээ оцтаал найз нь тийм болоод тань хүрээ дээрэж яах вэ ингэхүү. Энэ бол монгол хүний сэтгэлгээний яг онцлог. За бүр дээр нь бүр нарийн онцлог гаргаж ирэх юм бол монгол хүний бүх өв уламжлал төлөвшөл яс заншил бүр 70 тохомсор нь генээр нь дамжиж идэг. Энийг хамгийн тод жишээ юу юм гэхээр Европчууд үеэлтэйгээ гэрлээд хүүхдэн зүгээр гарчдаг бол монголчууд гэрлэх юм бол оюуны онцлогтой айгүй юм гарч ирдэг. Энийг бүр эрт дээр үеэс монгол хүний сэтгэлгээний онцлогийг бүр нарийн төвшөнд нь судлаад олцсон юм шиг гэж хэрэгжүүлж чадсан. Энэ бол бүгд монголчууд сургам хүмүүжүүлэх болоод нийгмийн амьдралын бүх зүйлд ашиглахдаа ажиглалтын арга, өшөөгөөд нөлөөллийн аргыг маш сайн хэрэгжилж чаддаг байсан. Агуу үндэстэй юм аа гэж. Тэгээд цааш нь хэлэхдээ яг энэ бүгдийг бүгд мэдчихэд байна. Гэтэл яг тэр үеийн сэтгэлгээний онцлог маань нүүлгийн соёлыг хэрэгжлэх байсан. Одоо бид ямар соёлыг хэрэгжил амьдарч байгаа вэ? Суурин соёлыг хэрэгжил амьдарч байгаа. За тэгвэл энийг бүр хамгийн тод жишээ харшилдж байгаа нэг тодорхой хэмжээ үйлдэлүүд байдаг, нөлөөллүүд байдаг. Илэрлэл хэв маягууд ч байдаг. За тэрний нэг жишээ гэвэл монгол хүн замаар гарахдаа яаж гардаг вэ? Машин замаар гарахдаа. Улаан гэрэл асан, ногоон гэрэл асан тэрийг тоодог байлаа. Тоохгүй. За нэгт нь. Хоёрт нь заадаг бол бүр машинтай холбоод нэгэд зам ярьсных ойртуулаа ярьчаа. Машин унаа явж хилаа. Урдуур нэг хүн дараа орохгонгууд нөгөө хүн яадаг байлаа. Бөөр болоод сигналдаа бөө юм болдог. Энийг нэг шалтгаан нь юу юм гэхээр яг тэр генээр дамжсан. Монгол хүмүүс тал нутагта хаач баригдаж захирлуулгүй чөлөөтэй явдаг байсан. Нэг онцлог нь. Хоёр дахь нь ямар нэг унаа буюу тэр машиныг монголчуудын хэрэглэгээр морьтой харьцуулж. Монгол хүн морин унаа явж байхдаа хинт зам тавьж өгөхгүй урдуур нь дайрч төрүүлж явдаг онцлогтой. Ийм болохоор яг ингэж зам тавьж өгөж явахдаа ингэж хүнд ингэ зам тавьж өгөх дурггүй гэх чигээр яг монгол хүн сэтгэлгээнд ингэ одоо яг суурин соёл гэж бол энэ зөрчилдөд эхэлж байгаа. Тэгвэл яг хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд нь хүртэл энэ тодорхой хэмжээгээр алдагдаад эхэлсэн. Тэр нь юу юм гэхээр манай эцэг эхчүүд за ер нь багш сургууль мөжлөгч дийлэн хүмүүс нь хүүхдэд бүх юмыг зааж өгөөл эхэлж өгöd байдаг. Монголд уламжлал тэгдэггүй байсан. Энэ яах юм гэхээр бүр тодруулах юм бол ямар ч эцэг их ямар ч сургууль мөжлөгч шилдэг хүн байлаа гэд хүүхдэд хизээч амьдрах ухааныг зааж өгч чадахгүй. Тэр зөвхөн хүүхдэд ямар ухааныг зааж өгч чаддаг юм гэхээр амьд явах ухааныг зааж өгдөг. Яаж амьдрах вэ? Нийгэмд яаж дасан зохицон амьдрах вэ гэж. Харин амьдрах ухааныг нөгөө хүүхэд маань өөрөө амьдралын үйл ажиллагаанд оролцож хөгжиж төлөвшөж явж байхдаа олж авдаг байна. Зөвхөн хүн өөрөө л амьдрах ухааныг олж авна. Тэгвэл энэ амьдрах ухааныг олж авах ухааныг монголчууд эртээр үед бас мэддэг байсан. Юу ч зааж өгөхгүй харин зөвхөн бүх юмаа өөрөө хийж үзүүлнэ. Тэгвэл энийг нь одоо бусад орнууд монголчуудын ухаанаас суралцах гэж оролдож байна шүү дээ. Тэрний хамгийн тод жишээ бол Канадад байна. Канадад багт нэгэн юу байна? Шүдний эмнэлгийн нэг эмч байх нь. За яг тэрийг нь манай яг намайг одоо надад сурал зааж өгдөг байсан нэг багш маань өөрөө тэмцээн очиж шүдээ эмчлүүлж байхдаа олж авсан мэдлэг туршлагаа хүргэж ярьж байгаа. Тэр нь яаж байгаа гэсэн чинь яг тэр Канадад явж байхдаа гэнт багшийн маань шүдийг өгдөжлээ. Тэгээд 12 хэд нэг эмнэлэг рүү орсон байх нь. Тэгээд шүдээ үзүүлээ гэсэн. За таашаа явчихъя. Одоо хэвтчихъя. Одоо эмч очно гэж. Нөгөө багш маань ингээд хэвтэ байжсан чи гэвэнт дөрвөн настай халаад өмссөн нөгөөд томдсон өмснө хүүхэд гүйгээд ирсэн. Нөгөө багш хараад инехгүй. Энэ одоо намайг эмчлэх юм байх таа гэж. Тэгсэн араас нь өвөө нь гараад ирж. Тэр нь яаж байгаа яг монголчуудын арга ухааныг сурсан байх нь. Тэр нь нөгөө хүүхэдтэй өөрөө
өөрийнхөө тэр эмнэлгээ өвлүүлж үлдээх эсвэл мэрэгчлэн чадвартан болохыг хүсэж байгаа бол багаас нэгтүүлээд тэр бүх дадал зуршилтанд нь хэвшүүлдэг байх нь. Гэтэл манайхан том болоод ирэнгүүт нь яг саяхан бас нэг гэр бүл хурж ирээд зөвлөгөө авч байгаа. Тэгэхэд нь яасан гэсэн нөгөө гэр бүл хүүхдэд загнаж өсвөр насны хүүхд одоо сургуулаа төгсөөд их сургууль руу орох гэж байгаа. Тэгээд ямар нэг юм хийхээр ердөөсөө өөр юмсыг хийж чаддаггүй хойшоо суух хандлагатай гэх юм уу. Тэгээд ер нь өөрийн сэтгэлжих чадвар байхгүй. Тэгээд ер нь залхууд хүүхд байсан. Яг тэр хүүхдийг ингээл энэ нэг тим юм, энэ нэг юм гээл загнаад байгаа байхгүй. Гэтэл учир шалтгаан нь эцэг их нь өөртөө буруутай гэж хэлж. Өөртөө хизээч загнадаг дандаа хүнийг загнах гэж оролддог. За тэгвэл яг ингэж орчин үеийн яг монголчуудын сэтгэлгээг авч үзэх юм бол нүүдлийн болоод суурин соёл иргэншлийн завсрын үед яг одоо явж байгаа. Яг зарим зөрчилдөөнтэй байгаа давуу тал сул тал маш олон гарч ирж байгаа. Энэ соёл иргэншил биднээс яаж дасан зогсож амьдрах юм бэ гэхээр мэдээж хоёр талаас нь нийлүүл цуглуулж авах нь. Аль талаас нь авах гэгийн ухаанаар. Инхийн бол бид манай монгол хүмүүсийн сэтгэлийн онцлог бусад орныхоос хамаагүй өндөр түвшинд бүр өндөр түвшинд очих нь. Бусад орныхон бол аль хэзээ суурин иргэншилтэй хэвсчихсэн. Харин би эргэтэн болоод сэтгэлгээ байгалийн тийм зүүн бэлэг байхгүй болчихдог. Тэр бусад орны хүмүүс хизээ бороо орох уу маргааш нөгөөдөр яах уу гэдгийг мэддэггүй. Зөвхөн цаг агаар зогт үзэж л мэднэ. Монгол хүмүүс бол за цаг агаараа хараад маргааш тийм байх нэ. Бараг энийг хүн болгон мэдчихэдэг. Дээшээгээ нар жаргалаа үйл нэлээ улаарч ягарч явал маргааш дулаахан байх нэ. Гэтэл барууны хүмүүсээс ер нь суурин соёл иргэншилтэй өндөр хөгжсөн хүмүүсээс асуухаар энэ зүгээр нар ингээд гэрэл тусаад ингээд гэж байгаа байхгүй. Маргааш яах юм гээд мэдэхгүй байдаг. За яг ингээд энийг бүр ингээд наривчлаад судлаад үзэнгүүт ямар төвшөнд сүүлийн үед ингээд хүүхдээ хүмүүжлэх нь зүгээр юм бэ гэхээр тархиныхаа сэтгэлгээний онцлогт нь бүр тулгуурлаад үр дүнд суурилсан үйл ажиллагаа гэдэг төвшөнд хамааруулж үзэх нь. За яг энийг хэлэхдээ та бүхнээс нэг зүйлийг асууч. Хүүхд гинэ. Хүн хэдэн нүдтэй вэ? Хоёр нүдтэй. Хүн бол хоёр нүдтэй. За хэрвээ гуравдагч нүд байлаа гэж үзвэл та бүхэн хаана байх вэ? За. Сайн байна. Энийг за эрдэмтэд сэтгэл судлаачид олон хүмүүсээс авсан. Гэхдээ тэр бүх хүмүүсээ болохоор насны хоёр ангилд хувааж авч үзсэн байх нь. Нэг нь насанд хүрэгчдээс, нэг нь өөр балшиг насны хүмүүсээс. Насанд хүрэгчдийн ойролцоогоор 80 гаруй орчим хувь нь бол дагцан дээр ардталтай байлгаж үзсэн байх нь. Яагаад гэвэл насанд хүрэгчдээ аргашагийг санаа зовж байдаг байх нь. Араас нь хүн зогчих бай гэж. За ойролцоогоор нэг 15 орчим хувь нь духан дээрээ байлгана гинэ. За тийм. За үлдсэн 5 орчим хувь нь тархин дотроо юм уу зүүн бэлгэнүүдээр тэгж ашиглана гэж хэлсэн байх нь. Гэтэл өөр балчир насны хүүхдүүд янз бүрийн хувилбар хэлсэн байх нь. Тэр дундаа дийлэнх нь бол гарн дээрээ долоовор хуруунд дээр юм уу тэгж хэлсэн. Нэг хуруунд дээрээ гэж. Амар юм биш үү? Ингээл харчин амар юм биш үү гэж. Гэтэл энэ нь тэгж хаана байлгахтай гол нь биш. Гол нь тэр насан туршид болоо хүүхдийн сэтгэлгээний онцлогийн ялгаатай холбоотой байх нь. Бага насны хүүхд голцоо дандаа баруун тархиар сэтгэдэг бол насны хүрэгчид амьдралын үйл ажиллагаанд оролцоороо байгаад зүүн тархиар сэтгэдэг болсон. Баруун тархиа хайцсан байх нь. Хайцсан. Тэр нь яаж байгаа юм гэхээр насны хүрэгчид нүд гэж нэг иймэрхүү юм байдаг гэсэн төсөөлөлтөд тогтцыг хандлагатай сэтгэдэг. Харин бага насны хүүхд бол нүд ямар ч хийж болно шүү. Цэг ч юм уу, зураас ч юм уу, 5 уршаа дөрвөлжин гэж юу ч хийж болно. Тэгс сэтгэдэг байх нь. Тэгвэл яг энэ сэтгэлгээний онцлогтой яг энэ тархин нь бол баруун тархин нь бол альва нэг үйл ажиллагааны шууд үр дүнг хариуцж байдаг бол зүүн тархин биднээс үйл ажиллагааг хариуцдаг. Тэгвэл орчин үеийн сургууль хүмүүжлэх ухаанд хамгийн зөв арга бол үр дүнд суурилсан үйл ажиллагаа. Энийг хамгийн зөв хэрэгжилж байгаа орчин үед хэрэгжилж байгаа зүйл юу вэ гэвэл албан байгууллагууд байгаа. Жилийн ихэнх төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу ажиллана. Яг энэ гэр бүл төлөвлөл бос яг иймэрхүү. Тэгвэл хойгон ч гэсэн бас яг иймэрхүү. Өөрийн хөгжил төлөвшлийг, хүүхдийн хөгжил төлөвшлийг хөгжүүлэхийн тулд эцсийгээр хараад юу байлгах уу гэдгийг нэглээд урьдчилан төсөөлөх нь. Дараа нь тэрүүнд нь төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөнийхээ дагуу ажиллах нь үр дүнд суурилсан үйл ажиллагаа гэдэг буюу орчин үеийн хамгийн төгс хувилбар. Энийг хүмүүжлийн аргад өөр зохиол хэлбэрээр ингэж бичиж хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй. За асууж давталцдаг байв.